За юу яцханда манайхан галзуу кино сувагтан тавтай морилцгоо. За энэ удаад борон та нартай бас нэг галзуу киног ярьж өгөх гэж байна. Ямар кино гэхээр 2020 онд гарч байсан Night in Paradise. Энэ галзуу киног борон та нартай ярьж өгөхөөр сонгосон. Та нарт маань таалагдана гэдэгт борон итгэлтэй байна. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар төгс орчныг танай гэрт Panel House дэлгүүр хамтран хүргэж байна. Өмнө нь хэлжүүлсэнчлэн Panel House дэлгүүр маань цагаан сар зориулсан 70% хүртэлх галзуу хямдралаа үргэлжлүүлсээр л байгаа шүү дээ. Ханын хулсан хавтан гоёлын Rake Солонгос элбэти хулдаасан шал тавилгын хавтан гоёлын бариул MDF Rake бүгд галзуу хямдардсан байгаа юм байна. Story Ardap Pocket зэрэгоор ямар ч урьдчилгаа төлбөргүй худалдаж авах боломжтой гэд боддоо галзууц хайган 100 айлын зүгэний үрийн 4 давхарт Panel House. За тэгээд мөн энэ галзуу киног ярьж өгөхөөс өмнө та нар маань сабадрагуул саба дардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. За тэгээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. За гэмт хэргийн бүлэглэлийн тээгүү гихч залуу боссынхоо нэрийн өмнөөс өөр нэг гэмт хэргийн бүлэглэлийн босстой уулзаж байгаагаар кино эхэлнэ. Ойлголоо. Гэхдээ байна тээгүү. Ян захирал чамайг явуулна гэдгийг би анхнаасаа мэдэж байсан. Тийм болохоор зөвхөн чамайг бодоод тэд залуусын амийг өршөөж байгаа гэдгийг чи сайн ойлгоорой. Хэрвээ чи байгаагүй бол тэднийг аль хэдийн цементэлчих байсан шүү. Ойлгов уу? Тийм бол би энэ мессежийг чинь босстой дамжуулах уу? Өөрөө мэдээ. Юу дуртайгаа л хэл. Энэ үеэр хэсэг залуус Соулийн нэг орхигдсон барилгад ирээд тэнд хүлээстэй байгаа гэмт бүлэглэлийн гишүүдийн хүлээсийг тайлцгаана. Өөр нэг асуудал байна. Та манай залуусын ар нуруулуу хутгалсан. Яагаад гинэт ийм зүйл хийх болов гэдгийг би мэдэж болох уу? Хариултыг мэдсээр өж асуух юу байна? Чи энэ ертөнцид хангалттай удсан хүн. Чи сүйх тэрэг цогцог хоёрын үлгэрийг мэднэ үстэй. Та яагаад гинэт үлгэр домог яриад унаа? Таны хэв маяг биш юмсан. Замаар давхиж яваа сүйх тэргийг нэг зоригтой цогцог зогсоохор шийдээд зам дээр гарч зогсож гин. Тэгээд юу болсныг бид мэднэ. Тэр цогцог зоригтой байж болно. Гэхдээ тэгээд ямар ч нэмэргүй. Эндээс сургамж ав золиг минь. Чи богсон бүлгэлийн эсрэг зогсоод юунд хүрнэ гэж бодод байгаа. Ян захирал цар хүрээгээ тэлэх гэж оролдож байгааг би ойлгож байна. Тэрэнд чи хутгалдах ямар хэрэгтэй юм. Богсоны дуу захирал чамайг талдаа элсүүлэх гэж оролдсон гэж сонссон. Чи яагаад татгалцсан юм? Амьсгалахаас ядраад байгаа юм уу? Дуу захирал чамайг болоод танай залуусыг талдаа оруулж чадна гэж итгэж байгаа учраас л чи амьд байгаа юм. Оронд нь бий байсан бол чи үдэд өгчихсэн байгаа. Чи байхгүй бол ян захиралч хинч биш болно. Энийг чинь би босстой дамжуулъя. Ингээд явъя да. За тэгээд тэгүү нэг казиногоор дамжиж гадагшаагарч явлаа. Тэгүү тэндээсээ хөдөлж онгоцны буудал дээр ихч үеэл дүү хоёроо тосож авна. Тэгүүгийн ихч дүүгээ харсан даруйда тэрнийг ядруу царайтай байгааг сануулад гэмт бүлэглэлийн ажлаасаа яаралтай гарахыг шаардна. Игч нь хүнд өвчнөө эмчлүүлж байгаа учраас өөрөөс нь хойш үлдэх ганц охиныг нь тээгүүл харж хандна гэж бодож байлаа. Чамайг хутгалуулад өгчихвэл жинүүнийг хэн харах болж байна? Игчээ юу яриад байгаа юм бэ? Жиүүн сонсч штэ. Угаасаа хийсэн хийдэггүй хүүхэд бүгдийг ойлгодог штэ. За тэгээд тээгүү тэр хоёрыг машинд суулгаж өгөөд эм аваад орой гэрт нь очно гэж хэллээ. Та заавал ирнэ гэж амл. Тэгээд битгий хутгалуулаад өгчгээрээ дээ. Тэгвэл ёстой муухай юм болно штэ. Тэгээд тээгүүч дүүдээ амлалт өгөөд удахгүй төрсэн өдрийг нь хамт тэмдэглэе гэж тохироод явуулна. Дүүнч бэлгэлсэн цоошин iPad-ыг нь задлж үзээд баярлаад явна. Дараа нь тээгүү нэг залууга таксигаар араас нь явуулаад өөрөө үлдээд нэг эмчтэй очиж уулздаг. Өөрийгөө ихчтэй донор болох боломжтой эсхийг лавлсан ч харамсалтай нь боломжгүй гэсэн хариуг эмч өгч. Учир нь тэр хоёр ихнийхтэй эцэг өөртөө ихч дүүс байж. Тэгээд игчт нь амьд явах маш бага хугацаа үлдсэн гэдгийг мэдээд тэр сэтгэлээр унлаа. Тэгээд эмнэлгийн дор сууж байтал игчин залгаад тэрнийг зүгээр хэсгийг асуудаг. Тэгсэн гинт утсан салчна. Дүрс солигдоход нэг осол болсон газрын замын хажууд тээгүү шоконд ороод сууж байгаа харагдана. Учир нь машинтаа явах замдаа тэрний игч үеэл дүү хоёр нь осолд ороод амиа алдцгаасан байлаа. Хэд хоногийн дараа игчдүү хоёрынх нь оршуулгын ёслол дээр тээгүүгийн босс ирээд эмгэнэл илэрхийлнэ. Тэгээд тээгүүд эмгэнэл илэрхийлж хамтдаа сууж ууж хэсэг сууцгаалаа. Харамсалтай нь тэр өдөр жиүүн охины төрсөн өдөр байх ёстой байж. Тэр муу дуу новш. Яаж ийм зүйл хийж чадж байна? Хөгшрөөд солиорчихчлээ. Хоёр бүлэглэлийн хооронд юу ч болж болно.
Гэхдээ энэ бол шугам давсан үйлдэл. Чамайг талдаа татах гэж оролцсноос л ийм зүйл боллоо. Одоо цаашид яавал дээр гэж бодож байна. Тэд бидний эмзэг цэгээс барьчихсан учраас ингэж зоригтой шугам давж байна. Тэгсэн ич хүртэй нэ. Хариуд нь би юу ч хийж чадахгүй байдаг. Тэгвэл би дуу захиралтай нэг уулзъя да. Чи яах гэж байна? Таны хийгснийг л хий. Угаасаа та ийм зүйлийг л хүсэж байгаа үстэй. Маргааш орон тээгүү дуу захиралтай уулзаж хамтдаа сааванд орцгоно. Ийм зүйл болсон харамсалтай байна. Бидний ажиллаж хэцүү ажил шүү дээ. Гэхдээ хамгийн адгийн навшил ар гэрлүү дайрдаг юм. Энийг хийсэн хүнч юу хийж байгаагаа мэддэггүй навш байна л да. Тэгэхээр би чамд амлаа. Энийг хэн хийснийг би олж мэдээ. Тэгээд чамд авчирч өгье. Тохирох уу? Нэгэнт болоод өнгөрсөн хэргийг яалтай. Тэглээгээд юу ч өөрчлөгдөхгүй. Нэгэнт та тушаал өгөөгүй бол энийг би осол болсон гэж ойлгоё. Сайн байна. Тэгэж тохирё. Чиний хандлага үнэхээр агуу юм аа. Нэрэл амьдрал цаашаа үргэлжлэн шүү дээ. Тэгэхээр чамд одоо юу хэрэгтэй байна? Чи нэгэн бодсон болоод л энд ирсэн байгаа шүү дээ. Эхлээд би нэг хүйтэн усан дөрөдгөө. Тэгэд гарахтан дуу захирлын хамгаалагч тэрнийг саадуулах гэж оролдсон ч захирал чөлөөтөө явуулахыг тушаалаа. Учир нь тэр хамгаалагчдынхын дунд өөрт нь юу ч болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Тэгвч бассейнд очиод өөр дээрээ ус сасгачаад гарч ирлээ. Тэр зураг хоёр төмпөн дунд нууссан хутгаа аваад үүдэнд байсан хоёр хамгаалагчийг нь гиндүүлж дайрч зогцууллаа. Тэгээд дотор байсан 3 дахь хамгаалагчийг бас зогцуулаад дараа нь дуу захирлыг зогцуулна. Савны гадаа дуу захирлын залуус хүлээж өсөн ч тэд дотор юу болж байгааг гадарлахгүй байлаа. Тэгвч арын цонхоор сэмхэн гараад машиндаас сууж хувцас өмсөд тэндээс хөдөлдөг. Маргааш нь тээгүү онгоцны буудлын дээр ян захиралдаа ярилцсан. Сайн ажиллаа. Шархтаг үсттэй. Зүгээрээ утсаа салгасан биз. Одоо энэ утас бичиг баримтыг ашигла. Багсаага бэлэн мөнгө бэлдсэн байгаа. Эхлээд Жэжүүд очиод 7 хоног. Тэндээс чамайг усан онгоцоор Владивосток явуулна. Хятадаас Оросд аюул арай бага. Богсан бүлэглэл хятадуудтай ойр гэдгийг чи мэдэнтэй. Хаашаа явсан хамаагүй. Тээгүү. Чи бид бүгдийг аварсан гэдгээс санаж яваарай. За, явцгаая. 7 хоногийн дараа онгоц очих хүртэл агаарт байж багч гисэн амраад явахыг бод. Ян захирал тээгүүг Жэжүүд угтаж авах хүнийг бэлдсэн эсхийг залуусаасаа лавлаад тэндээс гарч явлаа. Дүр солигдоход олон залуус машинаас бууцгааж өөр бүлэглэлийн гишүүдийг хайр наргүй зодож байгаагаар үйл явдал өрнөнө. Тэд таарсан бүхнээ нэвширтлэн зодож толгойлогчдыг нь зүйл дуусгаж байлаа. Энэ үеэр тээгүү Жэжүү аралд газардаж байна. Тэрнийг буухад бороо орж байлаа. Энэ үеэр утсан дуурч нэг эмэгтэй хүн залгаад ирсэн нь тээгүүг тосож авах үүрэгтэй хүн байдаг. Эмэгтэйг Жион гэнэ. Авгах ирж амжаагүй учраас би өөрийн чинь тосгоор ирсэн. Дагаад яв. За тэгээ Жион тэрнийг машиндаас суулгаад далайн эргээр давхлаа. Энэ үед тээгүүг тосож авах ёстой байсан Гута гэгч нөхөр нэг загасны агуулгад хууль бус зэвсэг худалдаалж байлаа. Худалдан авч байгаа хүмүүст нь тэрний санал болгосон хямд үн таалагдж байсан ч зэвсгээ загсан дотор нуудаг нь таалагдахгүй байлаа. Учир нь буунд нь загасны үнэр шингээд байгаад тэдэд оромчхон байдаг. Гута сүүлийн үед яагаад зэвсгээ юм эрчимтэй худалдаад эхлэв? Өмнө нь дандаа орсуудаар дамжуулж ажилладаг байсан ч одоо өөрөө зардаг болчихжээ. Эсвэл тэтгэврт гарах гээд байна уу? 8-аа хийж дууссан бол одоо явж үз. Тэднийг дөнгөж явсны дараа Жион тээгүү хоёр ирлээ. Оройн тээгүү тэр хоёртой хамт оройн хол идэнгээ тэдний 7 хоног даалгавартай гэдгээ хэлдэг. Тэгсэн Жион тэрэнд илэрхий таагүй хандаж байна. Учир нь Жион тээгүү шиг гэмт бүлэглэлийн гишүүнтэй холбогдохыг хүсэхгүй байлаа. Энийг ээж тэр нуухгүй байна. Ян захирал өрөөндөө төгссөн байдалтай зогсож байна. Тэгэд орж ирсэн залуугаас юу болсныг асуухад цаадах нь маа захирлыг алдчихлаа гэх юм дээр. Энийг сонссон тэр дэлбэртлээ уурлана. Навшнуудаа маа захирлыг алдчихвал наад бүх ажиллагаа чинь ямар ч хэрэггүй болно гэдгийг ойлгохгүй байна уу? Уучлаарай захирлаа. Энээс гадна Богсоны дуу захирлыг үхээгүй амьд байгаа гэсэн сөрөг сонслоо. Одоо мис засалд орж байгаа юм байна. Энэ үеэр маа гих захирал тэрнлүү залгана. Байна уу? Ой, ян юу вэ? Өөрийнхөө бүтлгүй байдлыг хараагаа сууж гин үү? Намайг сонс муу зурм минь. Чамайг юу бодж байсныг би мэдэхгүй байна. Гэхдээ чамд удахгүй юу тохиолдохыг би хэлээд өгье заяа. Би хутгаар гэдсий чинь нээгээд тэгээд гэдэс доторхыг чинь өөрийн нүдээр харна. Зүгээр л хүлээж бай. Удахгүй.
За тэгээд нөхөр залуустай яаравчлгыг тушаагаад тэндээс гарч явлаа. Тэгээд маа захирал нэг гаражид ирсэнд тэнд хідэн залуусыг нэвширтлэн зодоод хүлчиж. Ян захирлын өмнөөс та нар хариуцлага хүлээж байгаа нь жаахан шударга босол санагдаж байна. Одоо яг ихэвд шүдэ зоочвэ. Одоо жаахан өвднө. За тэгээд маа тэр залуугийн чихийг огтолж орхилоо. Шүн сайн унтаж чадаагүй тээгүү сэрлээ. Оройжин сууж ууснаас болоод дотор нь жаахан тавгүй байлаа. Тэгсэн байшингийн гадаа буундуу сонсогдлоо. Гайхад хартал Жион архины шил тавьчихсан гар буугаар буудаж дасгал хийж байна. Тэр үнэхээр мэрэгэн бууддаг болох нь илэрхий. Тэгээд цаашаа хараад өөр лүгээ бууга тулгасанд сандарсан тээгүү тэрэн лүг хашгирсаар явж очино. Хүлээгээрэй. Тайвшир. Бууга болгочих. Зүгээр. Алуу? Зүгээр. Тайвшир. За ёо. Хүлээлдэ. Хөөй. Байж л да. Тэгсэн буун сумгүй байлаа. Жиан өөрөө энийг сайн мэдэж байж. Энийг харсан тээгүү гайхсаар хоцорно. Нөгөө талд хүнд байдалд орсон Ян захирал машинтайгаа галт тэрэгний буудал дээр зогсож байна. Тэгснэг машинтай хүн ирлээ. Машинд нь суугаад хөөсөнцөр хайрцгаа нээж харуулсанд дотор нь хүний идэрхтэн байхаа харагдана. Энийг харсан цаадхан дургүйцэж бушуухан далд хийхийг тушаалаа. Тэр хүнийг цагдаагийн Ахмад Пак гэдэг байна. Ян захирлаа. Та нар юу тоглоод байгаа юм бэ? Ямар дүрд орж тоглож байгаа хүүхдүүд биш үү? Намайг ганцхан энэ удаад л энэ хэцүү байдлаас гаргаад өгөөч дээ. Би ямар шийдтэн биш. Яах гэж анханаас ийм байдалд ордог юм бэ? Гэхдээ ямар 80 одон байгаа биш дээ. Маа захирлаа. Уулзаагууд ч нэг нүүр туулж уулзгуудаа. Өдрийн хоол хамт идэ. Гэхдээ та нэг аятайхан хоолтой газар олчиж. За болил доо. Дандаа л хин тооцоо хийх юм бэ гэж асууж байх юм. Энэ үеэр тээгүү өөдулсан эгчдүү хоёроос санж гансарсаар сөөжөөж цаг нөхцөөж байна. Нэг өглөө тэрний гадаа гартал гинэт машины сигнал дугарлаа. Сандраад очтол Жион толгоогоороо сигналаа дараад ухаан алдчих. Гарт нь тариа зоолттой байлаа. Энийг харсан ах нь яарч ирээд тэрнийг эмнэлэг рүү тээгүүтэй хамт аваад явлаа. Эмнэлэгт ирсэн хойно Жионы ах Куто тээгүүгээс хизээ явахыг нь асууна. Учир нь тэрнийг явсны дараа Ян захирлын амлсан мөнгөний үлдсэн хагасыг Куто авах байж. Тэд Жионыг мис засалд оруулахаар Америк явахаар төлөвлөсөн байжээ. Тиймээс ч Куто яралтай мөнгөө цуглуулах гэж хичээх болсон байна. Эндээ байвал Жионд амьд үлдэх 10% боломж байгаа бол Америкт эмчлүүлбэл 20% магадлалтай гэж эмчилсэн байж. Харин эмчилгээ хийлгэхгүй энэ байдлаараа байх юм бол Жионд ердөө сар хүрэхгүй хугацаа үлдэж. Харин нөгөө талд Ахмад Пак, Ян захирал, Маа захирал хоёрыг эвлэрүүлэхээр нэг гомингийн газарт ирсэн байна. Ян захирлаа. Ягд идэхгүй байгаа. Эдгүй эснэн дээр гидсийг нь гаргахад арай бага заваарна гэсэн үг. Залуус маань цэвэрлэх гэж боо юм болно. Ингэж ярих хэрэг байна уу та? Нэгэнд бүх зүйл тодорхой болсон юм чинь ярианда шууд орцгоё. Дөө захирал амьд гарч чадсан гэж сонссон. Амьд үлдсэн ч хэвтрийн амьтан болж хувирна үз. Сүсэгтэй хүн байсан болохоор сүм хийдүүдэд мөнгө ханд үлдэг байсан. Тэрнээс нь болоод бурхан харж үзээд амьд үлдэг гэвэз. Бурхан ч гэж эмчнэр авраа үздэй. Нэгэнт дөө захирал амьд үлдсэн. Ян захирлын хүмүүс боссынхаа өмнөөс хариуцлагыг нь хүлээсэн болохоор богсон бүлэглэл ингэсгээд зогсвол яасан юм бэ? Хоёр тал тэнцлээ гэж үзвэл яаж вэ? Арайч тэгдэггүй баха. Та тоондоо муу юм. Тийм амархан юм гэж юу байх вэ? Гэхдээ үннийг хэлэхэд та нар өөрсдөө эхэлсэн биз дээ. Тийм үү? Нэг зүйл мартаад байх шиг байна. Энд чиний үг биш шүү навш минь. Маа захирлаа яагаад байгаа юм те? Би ажиллаа л хийж байна штэ. Энэ асуудлыг тайвнаар шийдээ. Та нар бие биенээ алж хэдэд байвал би ажлыг олчих гээд байна штэ. Манай ажлынх нь намайг адгийн гэмт этгээдүүдэд хитрхи зөөлөн ханддаг гэд шүүмжлээд байдаг нь үнэн болж таарад байх шиг байна. Тэгэхээр ер нь нялуунаас шулуун хэлэхэд одоо хангалттай. Пак Ахмад. Үннийг хэлэхэд энэ уг нь таны оролцох асуудал юусоо биш юмсан. Эднэр манай боссыг алах гэж оролцсон. Агуу бүгсэн бүлгэллийн босс энэ новшийн тушаалаар ирсэн нэг адгийн амтны гарт ирэмдэг зэрэмдэг болчоод хэвдэж байна. Ийм байхад яаж хоёр тал тэнцлээ гэж ойлгох болж байна? Надад үнэхээр ич хүүртэй байна. Би гудамжаар алхах тач толгоогоо өндөлгөж чадахгүй байна. Новш гэж. Чич тэнийг новш юм да. Хөөе, маасангил. Альвэ. Тэгээ чи яг яах юм? Чи энд хамт суугаад гомон идчихээр надтай найзууд болчлоо гэж бодоод байна уу?
Би чиний тоглоом уу? Давж болдгүй шугам гэж байдаг юм штэ. Хэрвээ би тушаал дэвшиж чадахгүй болчихвол чи яриг нь даах юм уу? Чамд сайн хандлаа гэд чи намайг доромжилж болно гэж бодоод байгаа юм биш үстэй. Эсвэл би ажлаа хийгээд та нарыг шоронд хатаагаад өгөх юм уу? Ахмада, танаас уучлал гуйж байна. Сангила, чи ярин яах гэж байна? Ахмада, тайвшир. Хэлэх үгээ хэлж дуусвуу. Таныг ийм байдалтай харах онцгүй шүү. Биднийг бие биенээ хүндэл гэж үргэлж сургадаг байж. Чи нэг юм ойлго. Ян захирлын хүмүүс надад чиний хүмүүсээс хавьгүй илүүг төлдөг юм шүү. Тийм болохоор чи ян захиралд гар хүрэх юм бол хоёулаа муудалцсан шүү. Тиймээс би зүгээр гоё. Ямар танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Нэг арга олол доо. За сори бажгара броникэсник та нартай хэрэгтэй реклам алгаддаг. Юу гэхээр цагаан сарыг тохиолдуулаад панел хаус дэлгүүр маань гал зүү хямдрал зарласан хിവэрэ байгаа шүү. Зах цухалсан дурдахад биш дээ. Ханийн гоёлын гэрэг 15,000, ханийн гоёлын хулсан хавтан 98,000, Солонгос LVT хулдаасан шал 35,000, тавилгын DCB хавтан 120,000, ханийн MDF rake 48,000, акустик хавтан 48,000 болж хямдарсан байна гэж боддоо. Хаяган зүүлийн зүгүний үрийн 4 давхарт панел хаус. За тайлбараа үргэлжлүүлцгээе. За яах вэ? Тэгвэл нэг тохироо байна. Жионыг ухаан ороход тээгүү тэрнийг сахиад үргэлээд сууж байлаа. Тэгсэн Жион хувцас өмсөд имлэгээс гараад явчихна. Ингээ тээгүү тэрнийг гэрт нь хүргэж өгөхөөр явна. Яагаад намайг ингэж хараад байдаг болчихоо? Удахгүй өгөх гэж байгааг минь мэдчихээд ингэж байгаа мó. Яасан гинэ? Хоол идэхөө. Өлсөж гинөө. За тэгээд тэд замын гуанзанд ороод хоол идэхээр сууцгаалаа. Хоол ирэхэд Жион ухаангүй идэж эхэлсэн бол тээгүү бие бариад хоолоо идэж чадахгүй сууна. Тэгээд Жион тэрнийг хундаг архиар дайлсан ч тээгүү бас л уусангүй. Жион тэрнийг ятгсанд тээгүү уруулаа хүргээд жолоо барьж байгаа учраас уухгүй гэж гүрэлээ. Тэгсэн Жион Манай энд замын цагдаа байдгүй маа. гэж тэрнийг ятгсаар уулгана. Тэр хоёр тэндээс гарсан даруйдаа замын цагдаад баригдчихлаа. Азуулахад тээгүү үлээгээд хэвэн гэж гардаг. Харин нилээд цогтсон Жион цагдаа нарыг сандаргаж угаад машиндаа суугаад унтдаг. Энэ үеэр ян захирал залглаа. Тэр маа захирлыг устгах дайралт бүтлгүйцснийг хэлээд эннээс болоод тээгүүгийн залуус бүгсэн гэж хэлдэг. Тэгэд маргааш өөрөө усан онгоцтой очиод хамтдаа Владивосток явхаар болсон гэж хэлэхэд тээгүүч Орос явхаар бэлтгэж эхэлнэ. Тэгсэн ян захирал тээгүүг маа захиралд барьж өгөхөр болсон нь тэр байлаа. Пак Ахмад мааг тайвшруулахын тулд энэ хувилбарыг санал болгосон байж. Ян захирал Пак тээгүүг маа захиралд өг. Боксоны бүлэглэл тээгүүг дураараа шийдэг. Тэгэд энэ хэргийг тээгүү ганцаараа дурмдж хийсэн гэж үзээд эвлэрцгээе. Болно үсттэй. Болно. Тэгэд маа захирлын хүмүүс тэр Пак тээгүүг хүсснээрээ шийдэхэд буцаагаад ян захиралд өгнө. Ян захирал өөрөө тэр хүнийхээ учрыг бол тэр хүн ор сөрөггүй алга болох ёстой. Хэрвээ тэр хүнээс сураг чимээ гарвал бүх хариуцлагыг ян захирал өөрөө үүрээрээ. Окей? Ингээд бүгд happy үстэй. Happy гэж хэлэхгүйч ингэж л тохирох ёстой. Энэ үеэр Жион тээгүүг ямар хэрэг хийсэн болоод ингэж цөлөгдөх болсныг нь асууна. Тэгээд чи ч бас над шиг өглөө хүлээж байгаа хүн юм шивдэ. Гэсэндэ төсвөр алдсан тээгүү машина зогсоогоод тэрнийг цогхохоор сүрдүүлсэн ч цаадах нь айхгүй байлаа. Арга барсан тээгүү тэрнээс өөрт нь хүндэтгэлтэй хандахыг шаардсан ч цаадах нь. Чи надаас төрүүлж төрсөн байж болох ч би чамаас төрүүлж өгөх нь тийм болохоор би хүсснээрээ чамайг дуудана. Гэт тоодгүй. Энэ үед Куто өмнө нь зэвсэг зарсан нөхдүүдэд бас л зэвсгээ зарж байна. Тэгсэн цаадуулан тэрнийг гиндүүлж хутгалсанд Куто зөрүүлж тэдний нэгийг худгалаад газар тунлаа. Кутог зүйл дуусгах захиалгыг богсон бүлгэллийнхэн тэдэнд өгсөн байж. Куто тэдний заримыг нь буудаж унгаад арайхийн босч тэндээс гарахаар явлаа. Үүнтэй зэрэгцээд юу ч мэдээгүй Жион тээгүү хоёр ирлээ. Тэгээд дотроос буундуу гарахыг сонссон тээгүү зэрэгцэж зогссон машины жолоочийн хөлийг хугалсанд Жионч ардан сууж байсан буутай нөхрийг буудаж унахна. Энийг анзаарсан Куто цүнхтэй мөнгө аваад тэндээс гарах гэсэн ч байшингийн гаднаас буутай Орос ирээд тэрнийг буудсанд Куточ хурдаас нь буудлаа. Ахта санаан завсан Жионыг гүйхэд тээгүү сандраад хойноос нь гүйлээ. Жионыг дотог шороход Куто цустайгаа хутгалдаад хэвдэж байна. Энийг харсан бүлгэллийн толгойлогч нэг залуудаа Жионыг алахыг тушаасан ч тээгүү араас нь гарч ирээд тэрэнд хутаг тулгалаа. Бодлоггүй Куточ Жионы гар дээр амьсгал хураадаг. Тэгсэн нөгөө нөхөр тээгүүг гиндүүлж гараас нь мулдраад тэрнийг худгалах гэсэн ч яг тэр үеэр Жион тэднийг толгой дараалан буудсанд цаадуул нь хумгүй зогтцгаалаа. За ингээд тээгүү тэнд байсан цүнхтэй мөнгийг аваад Жионыг чирээд явах гэсэн ч Жион явахыг хүссэнгүй. Тэр авуу гахыгаа өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа.
Тэгэхээр Тэгүү тэрнийг мөрүүлж аваад машиндаа суугаад хар хурдаараа давхилаа. Жион тэрнийг зогсоох гэж байдгаараа хичээнэ. Тэгсэн гинт бэйн муудаа тисхийн арга өвдөж эхэллээ. Тэгүү тэрэнд өвчин намдах тарай хийх гэсэн ч чадсангүй. Тэсвэр алдсан Жион гарыг нь хадсанд Тэгүү шүдээ зууж гүрийсээр далайн эрэгт очоод хэсэг зогсцоодог. Тэр шөнө Тэгүү Жионыг нэг таньдаг айлд нь хүргэж өглөө. Тэднийх зочид буудал ажилуулдаг айл байдаг. Тэгээд Жионыг баяртайгаар хүлээж аваад элдвийг асууж шалгаангаа захиалсан өрөөнд нь оруулж өгнө. Чамайг уух дургүй гэж бодсон юмсан. Чи зүгээр үү? Солиороо дээ. Яаж зүгээр байх юм? Зүгээр үү гэж асууж байгаа хүмүүст би дургүй. Зүгээр биш байгааг мэдсээр байж. Харин чи зүгээр үү? Зүгээр юм шиг байна уу? Зүгээр биш байгааг минь харсаар байж зүгээр үү гэж асуугаад байдаг хүмүүст би дургүй. Ингээд би цор ганцаараа үлдлээ. Аавгахаас минь болоод Орсын мафийн манай гэр бүлийг хүйс тэмтэрсэн. Аавгах минь өшиг авч тэднийг бүгдийг хятсан. Ингээд аавгах минь та нарын ертөнцид алдартай хүмүүс юм да. Би аавгахыгаа үргэлж үзэн яддаг байсан. Ээж аав дүү минь бүгд тэрнээс болж өгсөн. Тиймээс би өдөр бүр тэрнийг хараадаг байлаа. Гэтэл одоо тэрнийг өгсөн хойно сэтгэл минь бүр чихээр өвдөж байна. Би тэрнийг 1000 удаа өхөөсөө тэгвэл миний бахна гэж боддог байсан. Гэтэл тийм биш вэж. Яагаад надад ийм зүйл тохиолддог юм болоо? Тэр шүн Тэгүү өрөөндөө сууж унгаа элдвийг бодож хонсон бол Жион ч шүнжин уйлж хонжээ. Маргааш өглөө Жионы гарч ирэхэд Тэгүү аль хэдийн босчихсон утсаар яриад зогсож байлаа. Тэр ян захиралтай уулзах газраа тохирч байгаа нь тэр. Тэгээд тэр хоёр мопедд суугаад өмнө нь хамт хоол идэж байсан газраа ирцгэн. Чамайг загсны шүлэнд дургу гэж бодсон юмсан. Би харин ч дуртай. Намайг баг байхад манай гэр бүл далайн эрэхт ойрхон амьдардаг байлаа. Тэгээд хоолгүй болох бүр дээж маань загсны захаас загсны үлдэгдэл авчраад ийм амттай шүл хийж өгдөг байж үлээ. Сүүлдээ ихч маань залхаад үнэрийг нь авчиж чадхаа байсан. Харин би одоо ч дуртай хийвэрээ. Ийм шүл идэхээр ээжигээ санаад байдаг юм. За ингээд тэр хоёр урд урдаасаа харж суугаад хоолоо амтрхан идцгэлээ. Дараа нь тэр хоёр хамтдаа тамхилангаа далайн эргээр хөл нүцгэн алгацгаана. Нөгөө талд маа захирал залуусынхаа хамт ян захирлыг дагуулад жээж өрөө нисэх гэж байлаа. Би онгоцны буудлын руу явах ёстой. Битгий яв. Чи залуустайгаа холбоо өрж чадахгүй байгаа гэв үсттэй. Сэжигтэй биш гэж юу? Ямар ч тач битгий яв. Мус авин татаад байна. Бас би ганцаараа байх дурггүй. Би удахгүй. Тэгээд Тэгүү машиндаа суугаад хөдөллөө. Тэр нэг онгоцны буудлын дээр ирэхэд дуудлага ирлээ. Тэгсэн найз Жисунан залгаад ян захирал тэднээс урваад дайснуудад барьж өгсөн гэдгийг хэлдэг. Тэгээд Тэгүү хажуугаар нь гараад явах гэсэн ч ян захирал хараад тэрнийг дуудсанд Тэгүү тэндээс хар хурдаараа зүгтлээ. Маа захирлын залуус ч араас нь хөөцгөнө. Арихи машиндаа амжиж суугаад хар хурдаараа давхсанд цаадуулан ч араас нь давхицгаана. Тэгүү арайхийн тэднээс мулдарч чадлаа. Тэрнийг барьж чадаагүйдээ ууралсан маа захирал ян захирлыг зодсонд цаадах нь Тэгүүгийн сайн найз хаана байгааг мэднэ. Тэр найзыг нь барьцаалж тэрнийг барьж авч болно гэж хэлдэг. Энэ үед Тэгүү амралтын газар хар хурдаараа эртэл Жион аль хэдийн ахынхаа байшин руу явчихсан байлаа. Тэгээд тэрэн лөө утастад яралтай буцаж ирэхийг шаардсан ч цаадах нь зөрүүдлээд удсаа тасалчна. Жионыг орж ирэхэд хэргийн газрыг аль хэдийн цэвэрлэлсэн байлаа. Тэгүүг Жион руу явж байтал тэрэнд дуудлага ирнэ. Тэгүү ингэж нэг утсаа авах гэж. Чи хаана байна? Та яагаад намайг худалдаж байгаа юм бэ? Тийм биш ээ. Энэ их төвхтэй асуудал. Тэгэд хийсэн хэргийнхээ хариуцлагыг чи өөрөө хүлээх ёстой шүү дээ. Богсооны маа захирал байна. Өмнө нь уулзаж байсан санаж байна уу? Нэг шийдэх асуудал байна. Чамд нэг цаг өгье. Ирэхгүй бол их том төлөөсийг төлнө шүү. Жисүү найз чинь мэдээж үхэн. Бас энэ бүсгүйч бас үхэн. Тийм учраас хурж ирээд асуудлаа тайвнаар шийдээ. Чи хааштай л үхэхээс хойш гэмгүй хүмүүсийг хамаатуулаад явах уу?
Тийм үстэй. Сайн бодоод үзээрэй. Ойлголоо. Би очно. Харин Жисэн бол наад эмэгтэйгээ амьд үлдээнэ гэж амл. Санаа бити зовоо. Би амлж байна. Би зарим нэг хүмүүс шиг ар нуруунаас хутгалдаггүй. Битгээр чи тэнийг юм уу? Би угаасаа өхөн. Чи наашаа ирч хэрэггүй. Би ч адилхан. Чи хэлсэн үгийг нь сонсоо үсттэй. Тэгээд чи ганцаараа байх дургүй үсттэй. Тийм болохоор би удахгүй очлоо. Нэг цаг баг хугацаа шүү. Би хүлээх дургүй хүн. Тийм болохоор хоцроод хэрэггүй. Хоёулаа уулзаж байсан да. Чи тэр үед ийм жаахан байсан. Надтай уулзаж байснаа санаж гин үү? Таарч байсан новш бүрээ санаж байх ёстой юу? Том яриатай амтан байх нь. Чи Ахмад хүнийг хүндлэн гэж мэдэхгүй юу? Чи миний хүндлэлийг хүлээхэр зүйл одоогор нэгийг ч хийгээгүй байна. Алгуулаад би хааштай өгөхөөс хойш. Кото чамайг яаж хүмүүжүүлээвэ? Амьдралыг юм чинээ тоохгүй юм шүү. Тэгүү замын хажууд зогсож тамхилж хаад ирчээрээ явсаар тэд нар дээр ирлээ. Магийн залуусч шаранда тэрнийг нэвширтлэн зодоод дамжилсаар дотогшоруулна. Дотор маа захирал хутгаа барьчихсан хүлээж байлаа. Чи зүгээр үү? Зүгээрээ. Чи зүгээр үү? Зүгээр юм шиг харагдаад байна уу? Үгүй. Зүгээр биш байгааг харсаар байж. Зүгээр үг гэдэг хүмүүст дургу гэж хэлээ үз. Гэхдээ чамтай уулзах сайхан байна. Тэгүү маа захирлаас амлсныхаа дагуу найзыг нь суллахыг шаардсанд өнөөхөн жимлэг рүү утастаад найзыг нь суллахыг тушаалаа. Тэгсэн нөгөө талд ян захирлын хүмүүс найзыг нь аль хэдийн боогоод алжчихсан байж. Энийг сонссон маа галзууртлаа хууруулж тэрнийг үстэд хутгаа тулгасанд ян захирлж тэгүүгийн найз тээгүүд хэтэрхий үнэнч учраас тэрнийг алсан нь дээр гэж учрлаа. Энийг сонссон тээгүү галзуурах шахна. Бүх зүйл чамаас болоо үсттэй. Чи дуу захирал руу дараагүй бол ийм зүйл болохгүй байх байсан биз дээ. Хөөе. Яа донсоо. Би чамайг аллаа. Тэгсэн ян захирал уурандаа тээгүү ухаанжуулаагүй зодож эхэллээ. Энэнтэн дөргүйтсэн маа тэрнийг цохиж унгаад ухаан алдсан тээгүүг сэргээх гэж оролдоно. Тэгээд тэрэнд ихчийг нь алсан хүмүүс дуу захирлын хүмүүс биш байсан гэдгийг баталж хэлдэг. Хэрвээ бид чамайг зайлуулах байсан бол гэр бүл чинь халдаж тийм адгийн юм хийхгүй зүгээр л чамайг алчих байсан биз дээ. Тэгээд хэн байсан юм бэ? Ян захирлаа ярьда. Энэ хүнд асуулт байна. Яагаад тэр үү? Ойлгомжтой штэ. Дуу захирал энэний хүмүүсийг илсүүлээд дуусчихсан. Хамгийн сүүлд чи дуу захиралд илссэн бол энэ ганцаараа үлдэн штэ. Одоо ойлгов уу? Тэгсэн тээгүү галзууртлаа хууруулж ян захирлыг барьж аваад багалзуурдаад алах шахлаа. Маа ян захиралд хутах шидэж өгсөнд цаадхан тээгүүг хэд хутгалаадах нь. Тээгүүч эцсийн хүчээ шавгаж тэрнийг ханамд шахаад бүх хүчээрээ хэд мөрөгсөнд цаадах нь гачин болно. Тээгүү миний нэрийг битгий дууд. Би өнөөдөр чамтай хамт там руу явна. Тэгсэн магийн тушаалаар тэрний хүн тээгүүгийн нуруулуу хутгалдаг. Тээгүү бүх хүчээ шавхаж ян захирлыг багалзуурдах гэж оролдсон ч магийн хүмүүс тэрнийг дамжлаад босгосонд маа ирээд тэрнийг хутгалдаг. Дараа нь тусалга нь ирээд хутгийг нь сугалж дахиж дүрээд тэрнийг газар тунгана. Жион өөрийг нь барьж байсан хүмүүсийн гарнаас мултраад тээгүү дээр ирэхэд тэр дөнгөж амьтад төдий байлаа. Битгий өөл. Угаасаа ямарч нэмэргүй. Би ойлгохгүй. Яалаа гэж ойлгов те. Таны хойноос уйлна гэж бүрч байхгүй шүү. Ингиж нэг хүндэтгэлтэй хандах гэж чамаас төрүүлж өгөх гэж байгаа болохоор тэр чи тийм дүрмтэй үсттэй. Би тэгж хэлсэн билүү? Би санал нийлэхгүй байна. Угаасаа чи надаас жоохон л төрүүллээ. Чич тэгж л хэлнэ л дээ. Энэ үеэр арайхийн ухаан орсон ян захирал хөл дээрээ босч ирээд тээгүүрүү ойртсонд Жион тэрнийг балиулах гэж хөлнөөс нь зурсан ч цаадхан тэрнийг унтал нь өшгөллөө. Тээгүү их өвд чинь би өвдөлтийг чинь дуусгаад өгье. Тэгээд тэр тээгүүгийн хүзүүнд хутгаа зоосонд тээгүүч тэр дороо амьсгал хураалаа. За боллоо. Энэ хавийг цэвэрлэл. Бүсгүйг яах вэ? Яагаад надаас асуугаад байгаа юм? Али би зүйл тусгач. Хутгаа өгч. Хутга. Угаасаа би битүү цус болцсон болохоор. Бидхий гар хүрээ би амлчихсан юм. Тэр угаасаа урт наслахгүй гэдгийг мэдсээр байж. Тэр тусмаа хурдан зүйл дуусгах хэрэгтэй биш үү? Болно гэдэг байгаа эцтэй новшоо. Чи чинь хүн юм уу ч өтгөр юм аа? Энэ адгийн новшийг бушуухан нүднээс зайлуулаад та.
За тэгээд тэдний гарч явхад маа захирлын хүмүүс агуулхад бензин асгаж бүхэлд нь шатаагаад Жионыг орхиод явлаа. Тэр өрөө Жион Тэгүүгийн хондог байсан өрөөнд шүнжин элдвийг бодож хонноо. Тэгээд өглөө эртэл нэг тийшээ утастаад мопедондоо суугаад давхилаа. Явсаар маа захирал болон тэдний залуусын хоололж байгаа газарт яваад орлоо. Тэгээд хоолны газрын хаалгыг төвчсөнд залуусын нэг нь нэрээд тэрэнд сул ширээ байхгүй гэж хэлээд хүсвэл хамт сууж болно шүү гэж бодно. Тэгээд дараа нь ийм юм болно. Би энд хоол идэх гэж ирээгүй. Гараа аав навшаа. Тэнийг навчнуудаа наад хаалгачин сум нэвтэрдэггүй хаалга биш штэ малнуудаа. Чи тооцоо бодох гэж ирээ юу? Ойлгож байна. Одоо яа их хүснэ хийдэ. Хүлээгээрэй. Хүлээлтээ. Ярилцэлт. Жион тэндээс гараад мопедондоо сууж давхсаар далайн ирэх дээрээ хийсэг зогслоо. Араас нь цагдаа нар ирцгэж байна. Тэгээд тэр бууга толгойдоо тулгаж инээмсэглэн гохоод арснаар кино маань конец фильма. За энд хүрээд энэ галзуу солиотой Солонгос киноны тайлбар маань дууслаа. Жохон харамсалтай л дууслаа. Моброд нь эмийг бүү бас гэсэн үг л орж ирж байна да. Та нарт маань ямар санагдав? За тэгээд Моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол энэ галзуу киног та нарт ярьж өгөх боломжийг олгосон Panel House-д баярлалаа гэсэн комментиг та нар маань үлдээгээрэй. Гиснээс манайхан Panel House дэлгүүр маань цагаан сард зориулсан 70% хүртэлх галзуу хямдралаа үргэлжлүүлсээр л байгаа шүү. За тэгээд магадгүй гэртээ засвар хийх гэж байгаа галзуу кино сувгийн үзэгчид та нар маань Panel House дэлгүүрээр нэг ороод гарцгаан үз. Галзуу хямдралаар гэртээ галзуу гоё засвар хийцгээгээрэй гэж Моброн хүссэн ёроо. Төгс орчныг танай гэрт Panel House. За тэгээд та нар маань Моброго буюу галзуу кино сувга дэмжихийг хүсвэл саба дараагүй бол саба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу солиотой киноны тайлбараар эргээд уулзцгаая.